Улзы отас, сайыл оралек. Хундыта радио чагнакчат, задымне удыр оргылжылсор, дамжолгемне әлчің, Буряда олысы хухылдың олигыргыжы театры орын хайхынна хуталварелыкшы, режиссер Эрдыни Жалсанов ередвені. Сән бәна Эрдыни Батачирович. Сән бәна. Мындамар. Зай ханас ерепті мына студияда ажласаго, ажласа евженут. Театраса ажласа евжену. Зай цуғал жүгітті бұдында захаңы ямыр ажыл еуіл жевніпті. Уну ины жылды коронавирусы цакты его. Нынче амыра чугуй ажыла Сашын яуыл жыл вайгапты. Спектакль да юнды камерар болғыжы онлайнар қаролсын байнамды тегет хеден қойыр қоруың бағыт жолды зарелықтың спектакль нудымне ихылы хун зоң қарсын байны мен ғарың хун от қарсын байны мана статистика арегеді дауылжы қарқадымне тегет сайхан шоныгы шыны спектакля ихылы ой спектакль Андрей Валерьевич Конисков найрылыкчы Санкт-Петербургын маны артист нуды бакшынь кукулнут соргусын бакшымне тырхун юрджевасы шыны спектакль захяваем дюймовочка спектакль теге тырне басы юңа телевидениеда оролат болгат теге дуно ины удурнут харол хапты тегет ушу ямур тусуп байныгы хыды бол но ины ерхіст сентябрьті будың Санкт-Петербургын Арлекиныгычы фестивальда чықымне тенді хавадыл цықыпты сентябрьын байзы хытнер волнау Арлекинымне сентябрьын аруын дуруынды и звали его Домино гычы три спектакляра тырын жүжігімне сентябрьын арвын долонды алтынбак золотая маскада басы орылсықын тегет мұнил ихылы ең саным жық емуде алтынбактылы куртос еді ол гычы сандықым тыры сентябрьын арын долонды олға тегет шо тегет ерхі сентябрьті Дальний Восток, Владивостокос, Кугылден театры ерхиим. Осын спектакль носа ацарха мане харакчатта им оснен готыр жүжігуде удзулх. Тегет бүддің оснон сентябрин хорин зорған болтыр. Оровын спектаклер Владивосток. Ыны жылы сентябрь звалнут? Ин жылылды. Пандемимне оңғырқы кеш саннут? Тегет үнне хілцетті хынсымдылды. Ины бұхуй мұне таусың фестиваль, бұхуй гастрольну дымне хавыр болқы байғаймысың. Оңғырсын хавыр? Оңғырсын хавыр. Тегет үні қойшыл өлже сентябрь болғылы. Сашин уже волох аргани увы вайн тегет в общем я ушмуде хле ушмуде заулы на сентябрьта им бухуи ма хунгургы ел тегет пандемич им пандемияра тегет на фестивале мумнел фестиваляра тегет бухуи трибилеты мне ходулда тевен тегет бухуи на хригымне хобут хыл гыче весаны чевен тегет ушу уно Мана театртымне негмусың хайыр спектакль нот жүжігуд мұны репетицияда ородывен нег спектакльне кукушка нерте хухуй шоу нугодыне Анна Каренина Толстого югар романнары ему ины сентябрь тавасы сентябрьын найымың юсундык премьерын волқын Бордрам театры тайтындер тегет бухуй харакчыты оричи ойнымды терімне но харакчытты узулук тхериму уймуде мұнил ең бодылғыр
Уно ина юм онлайн гэж байналда. Тэр ина юм хэрэглэж жил камера юм хо боолохот. Тэгэл тэр платформ байналда бүхэн платформнууд тэр бүхэ платформнууд оруулж юм харагчтай үзүүлэхвдэлдэ. Тэгээд өшөө миний уно найруулж байсан шинэ жүжиг байцаа басал энэ сентябрьд репетицтэй орох юмнээ сургуульда. Тэгээд октябрийн 20-оор юм премьер нь болох. Одод досолнууд гэж тэрнээ. Сара юу болно тэр юм нэ? Звездные капли. Юу гэдэг вэ тэр юм нэ? Серебряные звездочки. Мөнгөн одонууд гэж досолнууд гэж байна. Мөнгөн одонууд гэж. Тэгээд тийм их нэг төсөв тавиад байна бд. Тэгээд өнөө та нар хөө мөдөнтөлдөө бүдэн өнөө шинэ пока юм шинэ байрад ороод байна бд. Тэгээд тэрэмнээ нэг 2-3 жил болох. Тэр зура энэ манай Ленин 46 үлгэр театрымны барилганд орох нь ремонтонд орох нь тэгээд засварт тэгээд тэрэмнээ хэдий жил өшөө болох юм бөмөдий тэгэл тэр планаараа гээд хараад үзэхдэмнээ проектоор их л гоё байшин болох нь 3 давхартай олон сайхан өрөөтэй репетицион залтай артистнуудын амарх өрөөтэй гоё площадка настак юм тайзан байха тэр тайзаны трансформер ийштэйшээ доошо дэшээ өргөдөж явах тэгэл бүгд тэр свет гал гэрэл юмнил хоо шинэ байха тэгээд бүхий современный өнөө цагийн хэмүүлдэ тэр бүхий хэмжээгээр юм хийгдэхэлдэ тэгээд их сайхан оё юм театр болох нь ажлын ихлээгөө баялгаа ажлын ихлэх нь энэ ерх жилээс ихлэх нь л гэж доо гаралцсан тэгээд тэрнээ юу болох нь тэгээд өшөө юу гэж хэлэв энэ манай артистнууд өмнө ийштэйшээ юм гастролимээр явдаг бүдэн ноднин Северный Кавказаар яваад ирээд бүхэж вышилдэ хэдий 5 республикаар яваад ирээд Северная Осетия, Южная Осетия, Чечня, Кабардино-Балкария, Ингушетия тэр мэтэн республикунуудаар 3 спектакль үзүүлж яваад. Ямар спектакльнууд юм Дюймовочка, Поющая стрела и тэгээд юм его звали Домино, это спектакль носа. Увы, Домино выше юм үлгэр шоу гэдэг тэр 3 спектакль носа авачапт. Тэгээд уно ихэл план тусуп тавиад байна бит. Энэ платформа площадка нодар хоочнинга уже тавигдасан спектакль носа хоо цифровой болгож ирээд тэгээд архивта оруулахд тэгээд хэрэгтэй цагтаа тэрний платформ руу оруулаад онлайнаар харуулж яхад тэр цифровой болгохгүйвэл хашиндаг камт шинээр хаадаг али байсан юм ээ. Вот юм Аригус компаниятэй бүдэн нөхөлцөөтэй тэр компани ирээд тэр спектакльнууд юмнэ яад юм хаадаг юм. Тэгээд тэр их би санаа их хэрэгтэй нэмэртэй юм ажил юунд гэхэд их спектакльнууд юмнэ мартагдаад байдаг. Тэгээд хүн зондоо нэг ямар нэг память хэмүүдээ театр тач бол тийм юм архивтэй болохоор тийм нэг их л олон юу юм апта ажил их л ажилда тэгээд төсөв их тэгээд тийм
ажылыбайын. Тэгээд ушо энэ сая августын 3-наас 18 болтур их ажил хийгдэ Байкальская театральная школа гэд. Тэгээд нэг недели шаху ухивут Санкт-Петербургийн багш нартай хосоолорч баягыл далайн ридер сургууля хийгээм. Бүдэн ноднин нэнтуручер энэ баягыл Байкальская театральная школа ихилэсэн. Энэ жыл болоогүй. Энэ жыл тэгээд юм дахиад юм давтагда. Тэгээд ухивут на хориот ухивут суулраим. Ноднин бүдэн 108 ухивуси бүхий борят аймуудаас цолуу тренинг мужинэт тэгээд ушо юм ирху мужаас Забайкальск мужаас юм ухивут байгасан. Тэгээд тэр 108 ухивуудээс 20 их юм орон бүлэгтэй ухивуси юм шилж аваад тэгээд тэр ухивуудымнээ дахиад энэ жил ирэем. Тэгээд юунд ямар утгатайгаар бүдэн энэ ажил хийнэвib гэхэд бол 9 класса дөрвсөн ухивуси вот энэ ухивуудымнээ 10 дөрвжэн тэгээд энэ ирэх жил 11-гээ дөрвөх тэгээд 11-гээ дөрвөхдөн энэ ухивуси цэха юм Санкт-Петербург явуулхад тэгэл тэнд 4 жил сураад тэгэл тэр ухивуучин буцаж ирэх театрын үлгэрөө буцаж ирэх уже юутэй мэргэжилтэй артистийн мэргэжил режиссерийн мэргэжил найруулагчийн мэргэжил гэдэг байхад тэгээд свет звук юм театроведческий факультет ошо юм ухивус оруулж янамд манай театр тэмнэ асыл юм манай улаан үтэмнэх юм борят уласта театроведут ихэл уцон хэрэгтэй тийм нэг мэргэжил байна. Тэгээд вот тийм их ажил явуулагдаж байна л да. Целевое, в общем, обучение. Целевое обучение. Тэгээд стипендиям авчих уу? Стипендиям авчих. Тэгээд бүдэнчин басаин тэр ухивусээ хайнагуйл очиж явах шалгаж явах харж явах хэр сурч яанов муу сурч яанов сайн сурч яанов сурууля хайнагуйгоо пропускаарнагуйгоо гэж л тэгээд манай жил харж явах л да. Тэр ажил их хэрэгтэй. Биш өөрөө бас Ленинград сурсан хада 84 88 онуудаар бидний асыл юм Бурдрам театраас явуулсан дарга директор Ахмад режиссерымны иржил бидний шалгадаг байгаа юм. Балбаров директор Балбаров Цэрэн Аюржанаевич хэдийдэн иржил бидний шалгадагсан. Тэгэл ирээл яаха тэр юугэмнэ хичээлэмнэ хараад тэгэл хичээлийн сүлээр харманасаа ийм зузаан купюр мөнгө гаргаал тэгэл зэ юм оочтой зогсохтой гэл юуэ зарплата авахтэй гэл тэгэл үдэн нэг 50 рубль мөнгө гацардаг юмсан өгдөг юмсан тэрнээ ихэн нэмэр болдгсон доо тэр үед чинь манай стипендиумнэ 45 рубль байдаг байгаа. Тэгээд бүдэн урах шашаагаад явхадаа Ленинградаас нютаа уцхадаа ганцхан самолетоор нисдэг байгаа. Тэр үед чинь их ямар тийм ч үнэтэй биш байгаа. Самолетын цэн нэг тал руугээд явхад нисгэд 90 рубль байдаг байгаа. Тэгэл тэр 90 рубльмнээ 2 стипендий болно л да, тийм үү? Тэгээд Ленинградаас Москва хүртэр студенческий билетээр явах гэвэл 3-4 рубль болдог юмсан дээ. Тийм нэг хямд байгаа. Тэгэл энэ чинь сайн сурчил 14 ухивууд буцаж ирээд театраа тэгэл театртаа сайн ажиллаа. Тэгэл сүүлээрийн би 92 онд театраасаа өнөж болт гараад манай студиумны нэг захан юм конфликт болоо юмсан дээ. Тэгэл
неге жылы ең академия культурады бақшалав, тэгээд ерін далаң, ерін дуруң, анас ерін далаң анвалтыр. Измайлов Виктор Вавилович намай юнда телевидение оряймсың. Телевидение их олың мыргы жылте болсаң, орынғы камерар кино ем болуға тіріне монтаж егер, тіріне тегел, потом бычылык текст еме орын бычыл, тіріне орын оншат, тегел орын эфир тағыртық. Тегеді их сонерқылты тегімдіға ажылы арасында. Би их сонерқылты қынсым. Мұны чхо болың, тегіт чинчи. Тегел орын хо хихыч. Потом их сонерқыл жылы кино болуқ вайында қаддағы жыл қадылығы самды қынсым. Олың документальный фильм нұсы би бұтегесім. Там сөйлерін уже үлгір театрта жыл жағыда уже орын сайғыны кино бұтегесім. Первую Керчингисхана, Цоря, Эхо, выходной орун кино, тегет документально кино нусы егесім дарма хамба гече Эхо, так что дзиды тухай кино болғасым, Тоғжып Цареныч Ташиев тухай кино болғасым. Теге жыл екі ғансыл театренға ажылар өшілді. Шоу олың емер санерхыжы явадык. Тэгээд өнөөдөр радио FM-д Боряда радио FM-д ухивуто зориулагдсан шашаачигчин шалянууд гэж программа дамжуулгано явуулнав. Тэгээд өөрөм тэр сценарий минь үчээд өөрөм режиссер болоод тэгээд өөрөм тэрний уншаад театраас Бордрам театраас өөрөм үлгэр театраас артист жүжигчнэрээ оряд. Тэр ажал явуулагдаж байна. Тийм. Эрдэнэ Батчилич минийг асуудал санаатайвэн уу. Тэгээд мөнөө цагт манай Бурят республикийн кинонуудыг хааж эхлэлээ тийм үү? Тий. Тэгээд энэ YouTube, интернет юмд харахад казахск фильмнууд айгүй олон хүмүүс хардаг байсан байна тийм үү? Тэгээд манай Бурят киноноор мөнөө би чайник решала, головари где-то хархлермнен решала где-то кинон 1-2 где-то гаралда. Тэгээд айгүй олон просмотртай байна. Тэгээд мөнөөний цаг тэгээд манай Бурят гүрэндээ кино юм хагаавал хэр перспективтэй хэр Бурят орондомны хаасан кинонуудыг хүн харахын төлөө ямар юм хийх гэж та нар как режиссер юу гэж бодох байна вэ? Манай Бурят орон сайхны художественный кино фильмнууд өнөө цагт их л хэрэгтэй болоод байна. Юунд выхэд мөнөө гэдэг интернетээр харахад чинь манай бүхий Оросын республикнууд гэмгүй хордоноор урагшилтайгаар кинонд орж байна. Вот яхад кино гэдэг байна л да. Якут кино. Их гоё кинонуудыг болгодог. Тэгээд тэр кинонуудын бүхий кинофестиваль юмд ордог, бүхий приз юмд хүртдэг их юм тийм өндөр мэргэжилтэй режиссернууд бий болчиход байна. Якут Монголыг хараад үзэхэд бас л Монголд олон сайхан кинонууд гарчил байдаг л да. Тэгээд казах фильм гэдэг байна. Тэгээд өшөө зарим республикнуудээр кинонууд гарчил байдаг л да. Тэгээд юунд манай Бурятмны тийм үцөн юм гэдэг бол тийм профессионалнууд байна. Солбон Лэгдэнов гэдэг байна. Баяр Дэшэнович хүн байна тийм үү. Тэгээд энэ тоолсон киноноос хүн найруулагч режиссернууд байна л да. Тэгээд аппаратур гэхэд бол аппаратурч олдохоор л да. Тийм үү? Миний санахад юм улсын республикийн гүрний юм уу тусламж хэрэгтэй. Тэргүйгээр мөнгөөр кино хийгдэх тэр юмнэл их хүшэр хүнд нэг
мне санахан республиканская тем программа ему юимде направление на зутхул тем хрикте володвен дегет тир тостегар им хамтыгат ажил яволалы бол кинону арчыл вехалда заахын короткометражный кинону сихилел тэгэл цаашаагал пур гэл юм бий болж шалда кино болох юм санаатай хүмүүд олон өнөө залуучулчин ил бүхүй юмд хуу чадмар байна л да. Өөснөө тэр телефоноор даже юм гар телефоноор юм кино хааж идэв. Тэгээд тэр өөснөө тэр интернет тэр бүхүй специфик юм оруулж байгаа л нэг 3-5 минутын киноноос яаж харуулж яадаг гаргаж яадаг тэр их сонирн байна. Тэгээд өнөө манай зургаачнаар олон бий болчоо. Тэгээд хинээс хэлээл юм хэн Оля Иртаханов гэж хоёр хүүхэд бий юм. Лондонд сурсан бүхий компьютерный график юм хоо мэдэх анимаци юм хоо хийдэг. Вот тэмтэн хүнүүд их л кинонд хэрэгтэй юм л дээ. Зураачнаас хэлээл тэгээд сценарий бичдэг хүнүүд вот сценарий бичдэг хүнүүд эндэмнэ уцон хомор тийм заавал сценарист юм сурах хэрэгтэй. Тэгээд тэрэл программаар Москва руу хайшин дэвэр илдэхэвэр алдан залуу хүмүүсээ манай шиг юм вариасучин их л юм таланттай хөөдөлдөө тийм үү? Тийм. Тэгээд перспективно урагшаттай манай бурят киномны. Өнөө сая бий болж байна. Тэгэл энэ юундынил бүр норын юм бататайхан юмуд платформ хэрэгтэй, поддержка хэрэгтэй. Хоо хамт бүдэнчигэл буйдэ тустайгаар юм оролдоол юунес манай соёлын яамнаас хэлээл правительствоос хэлээл тусалж хэлээл вэлнэл бүхий юм хобот стил да. Зөвхөн кино хахадымна дахин орсоор хулкэвэл советское время кадры решает все. Тэмүү сайн сценарист үгүй бол тэмүү мөнгө байгаач бол сайхан кино хахад хунду. Хүнд. Миний нөхөр Баяр Дэшенов бас надад тэгж хэлээмсэн дээр сайн сценарий байвал сайн кино болдог гэж. Муу сценарий юм кино болгохгүйвэл бол тэр их хүнд. Юунд бүхэд режиссер зовж хэлдэг. Тэр бүхий командын зовж хэлдэг. Тэр чи өөрөө потом тэр сценарийны засах яах сайжруулах шүү тэр дээрээс нь шүү өөрөө зохиож нэмэх хэдэ тэр чинь илүү ажил гарч чинь. Тэр кино сценарий чинь театрын драматургиягаас нэг захан ондоошиг юм. Тэр кино сценарий гэж юм отдельно юу болно. Направление волна. Тэр киносценарист хүнчинэл уже тэр кадр юмусээгэл харж яхалда. Уже урагштай гараа. Тэр энэмнэ ямараар гэд хаагдах аль талаас тэр хүмүүнэ ямар характертэй хүн байхав, ямар юу гэвэл пленэр байхав, ямар обстановка байхав гэж тэр урагшаа юм санаатайгаар хиймүүдээ санажил зохиогддог сценарий. Би өөрөө туршаасан бичиж. Короткометр хиймүүдээ. Тэгээд өөрөө бичгэлээ өөрөө уже санаж янаж хайшингээд би тэрний буулгах хэвээ гэж. Зарим драмын театрын драматургнууд стол бичдэг гэж нөхөлдөг л дээ. Пишут стол гэж. То есть юм хүн харахгүй. Хүн харахгүй. Тэгэл өөртөө зохиогоол тэгэл театраар яваал. Зэ энэ миний сценарий аваатаа, тавиатаа гэж л гойж явах. Тэгэл режиссер хүн чинь тэрний онцаал хөлхөлдөө энэднээ бүр тавигдамаар үшиг байна л да гэж. Гэт хүний зовоожл тэгэж явж яадаг драматургнууд байдаг байгаа. Тэгээд ихэнхийн
сайын драматургын очень ел осының уже харты кылды. Вот Антон Павлович Чехов вот як тодоргы харты вега яга табигды вега орун даже репетиция сорголдын согат режиссеры жастыгы вега угу инетне игет выше инетне иге дейм гижат. Вот тем драматургын вегасте. Тэг муно будын интернет имер хархад Якут киноны тымды ганцы Якут киноны фестивалим якодуда хийдэг вэ тийм үү? Осның фестивальде. Осның фестивальде вэ тэгээд тэгж фестиваль хийлээрээ олон кино хаажаалаараа тийм юм хийж гаймаж тийм үү? Но олон кинонууд хааж хэлээл бол юм манай борят фестиваль бий болчихлоо. Би болчихлоо. Тэгэл олон тийм уран бүлэгтэй хөвүүд цугларчод бүхий юм хоо зохиожил. Но манай борят кино гэж байна л да. Тэгээд тэр ажил явуулагдсан үгүй би уран тэрний сайн мэднэгүй. Но ажил хийгдээд юм аа гэдэг. Но тэр ажлын харагдах хэрэгтэй. Тийм үү. Тэгээд тийм нэг хөдөлгөө явуулагдал нэг юм эрмэлзэл юм уу бас л хэрэгтэй. Хүн зоны нүдэнд харагдмаар байх ёстой. Тийм үү? Тэгээд өнөө салбонлэгдэн нөө кино 300 юу лээ? 321 дивизия. Тэрний нөө бүтхөр байна уу? Тэрэнэл их л юм харах санаатай байна. Тэгээд хүн зончин нөө юм хүлээж л байна л да. Тэгээд цааш нь салбончин мөн бас л өөрөнгөө тэр бүхий зохиолоор ажил явуулж л байна. Тэгээд өшөө сая юм нөхөр баяр дэшэнүүтэйгээ уулзаж зугаалаасамд өөрөн тэр бүхий сценарий бичдэм. Юунд өөрөн бичнэ гэхэд бол тэр л бас л проблем гарч байна. Сценарист байхгүй. Тэгэл ресерчний өөрөн бичиж хэлнэ. Тэгэл өөрөн бичиж хэлэхэд тэр өөрөн харж гэн. Яагаад тэрний би тавих вэ гэж. Шин юм онголгоод шин юмд ажиллаж хэлж яана л да тийм. Тийм. Тэгээд баяр дэшэний бас л юм кинон чи их л сонирхолтой кинонууд их гүнзгий утгатай кинонууд бодлоготой. Тэгээд энэ кинонуудыг харахад юу вэ нэ манай энд мөнгө бас өгөөхний киноч сайн кино гараавал мөнгө буцааж чадах л байна л да тийм үү? Сайн кино сонин кино. Сайн кино гэж байх, сонин кино гэж байх. Сонин кино нөө. Сонин кино чинь их л юм харагчд олон ирхэлдээ. Тэгээд мөнгөнд дахиад буцаж ирхэлдээ тийм. А сайн кино гэж юмнээ бас л тоор нэг юутэй нэг өөрөнгөө харагчтай. Өөрөнгөө харагчтай байх. Бази юу гэдэг хэлдүүлээд нөө тийм нэг өөрөн аудиторитэй. Круг зрителей свой. Тэгээд тэр мөнгөнд буцах юм уу үгүй юм уу тэг бөөмөнд ийм. Но тэр программаар гүрний программаар гэдэг байдаг л да. Тэр мөнгө заавал буцааж өгөх или юм тэр мөнгө юм баялуулагдтыг заавал буцааж там хэрэггүй гэлдэ. Но ямар ч илживэн програмнууд байх. Тэр л програмууд юм грант юм юмд оролцож л юм байх хэрэгтэй л дээ. Тэр бүхий юм хоо мэдэх хэрэгтэй. Энэ 10 жил өнгөрсөн 10 жилсоо бодолцгоол 2000 оноос 10 болтор 2010 оноос 20 он болтор манай бурят киноноор өшөө олон гарахада тийм үү? Тоолоод үзэхэд тийм тооны олон гараад байна. Тэгээд нэг зарим хүмүүс хэлэх юм 20 жил урттай кино хааквал бүр апартуур юм том юм тийм тэр үе чинь их ажилтай хэцүү цаг байгаа л да. Мөнгө ч үгүй тийм чинь тусламж поддержка гүрнэж программ ч байхгүй 90-ад оноос л манай гүрэмнээ арэж гэж л юм гарчил байгаа л да. Тэгэл юм хүл дээр босчих юм уу дээ. Тэгэл энэ 10-11 оноос л бүхий юм хоо бий болж л хүн зончин нэг заахан мөнгө дэшиг болоод тэгэл гүрэн төрөмнээ бас л юм зоригтой болж л тэгээд бүхий направлениях харвай замаар юм уу ажил хэрэг хижил хилэлдэ тэгээд энэ кино тохой гэж зугаалгал тэрэмнэл бүр ердөө дуустдаг зугаалда тийм юм байна. Отдельная передача ганц кино тохой хөнөди
Орят тэгээд зугаалга жуулах. Зүг хөлжээнд тэр бурят киномны ажил хийж эхлэхнэн ганцаа бас дарганар депутатын гоч хараад может быть мөнгөм тунгим хэрэгтэй байна гэвэл ажил может тэр талаар явахсангүй тэгж бодногот. Но би бас тэгж бодно. Өнөө төрөг өрөмнө хүн зонтойшо харцаа заан ирүүлж хадаа гэж бодно. Тэгээд хүн зоны вайдал юу ямар байна юу хэрэгтэй юугаар сонирхох нь гэж л тэгээд өнөө манай соёлын соёл тухай өнөө ихэл юм зугаа гардаг л да. Театраас ихлээл кино гэл тэгэл шо юм музей гэдэг байна л да. Номын сан библиотеканууд өнөө юм номын сангууд чинь л юм бас л электрон форматаар ороод байна. Тэгээд би 2000 онд театр үлгэр театр орж ирээд ажиллаж эхэлээд тэгээд бүхий информац хаанаас авах вэ гэл хайшаа очих биш номын сан очих л да. Библиотек очих л да. Тэгэл тэнд 2-3 жил бүр гар нүгээр л номон домбучол содогсон бүхий информац юм хаавж л тэгэл юрдо юм библиотекээс номын сангаас гаргадаг ном усыг над өгдөг байгаа юм. Би тэр бүхий хүн зонтой танилцаж л тэгэл намайг таньдаг байгаа. Тэгэл бүхий тавьсан жүжиг спектакльнуудаа урдгсан их сонирхож л ирдэг юмсан. Тэгээд өнөөч болдроо үдин юм тэгээд юм зоалжил юм нэг ажил хэрэг явуулж байдаг. Тэгээд тэр үед л юм электрон формат гэж юу байгаа. Өнөө цагт нь электрон формат бий болоход амархан болоо л да. Тэгээд интернет ороод тэгэл бүхий хэрэгтэй юм тэндээс юм татаж гаргаал тэгэл хэрэглэж л өнөө туаархан би энэ ажил дээр сууж энэ сценарий бичиж суугаа хансан. Энэ зугаагийн урдтай. Тэгэл юм хамба дамба даржа заяа тухай информац өдөрлөө бурясаар. Тэгэл юм амархан олдож. Тэр информац хэрэглээл тэгээд цаашин өшөө ород бурят ород тэгээд тол гэдэг байна. Словарь. Зарим үгнүүсээ гэд байд инэмнэ ваз яаж орчуулдаг вэ гэдэг тэрний юунд бүхэд зүгээр үчих хэрэгтэй л дээ тийм үү? Худлаар үшин зүгээр. Тэгээд юм бурят Монгол бурят Орос бурят юм толь зарим үгнүүд үгүй байдаг. Тэгээд би юм Монгол толь юм онгойлгол тэндээс зарим үгнүүдийг гаргадаг. Тэгээд бурят Монгол чинь нэг үндэсэн хэлэлдэ. Тийм үү. Тэгээд юм зэдингэ тэр юм сценарий үчихдээ би заавал Монгол талаар юм толь хэрэгэлдэг. Тэгээд за зүүн нэг монголоор зугаалдаг ярьдаг хадаа. Тэгээд манай зэдингүүрээс үчийн халхан монголчуудыг л амархан ойлгодог. Зугаалдаг ярьдаг. Тэгээд өшөө юм музейн ажил гэж л их сонин ажил бас л энэ театрт ажиллаж байхад музейтэй би их харьцаатай болоод хэдий 5-6 спектакльнусаа юм музейн тэр юундын павильондын харуулаа хансан. Тэгэл музейнууд их сонирхож л надаа гүжирх зэ эрдэнэ бодчээр чинь энэ тим нэг юм сайн өдөр болох нь тим нэг юбилей болох нь бүдэндээ нэг тэр спектакльнусаа харуулаатаа гэдэг. Тэгэл за ягараггүй ажил тэгэл тэр спектакльнусаа харуулгаж юунд бүхэд вообще хүүхэлдэйн театр музей ямарвда нэг талаараа юм ойлгох юм. Тухай музейд чинь юу тэр шилдор тэр бүхэн кукнууд л хэвтэнэлдэ кукнууд масканаар шоо элдивэн зөвлнүүд гэлдэ ха. Тийм ордны зөвлнүүд
Мане хукулден театрны театр тичен хукулнудын амидер жыл хунзоны энелги жыл санихан жыл вайналда. Тэгээд тирталдары музей хукулден театр хайырчын жыл ең ойырханнем. Тэгээд би айсте сонерхадыгу музей дорол тэгэл тэр бүхүй ханаар тэр юунууд зүйнүүд улгуутэйвэх зоргууд улгуутэйвэх нэг дахин 94 онд Цэрэн намжал ачиру гэж манай Борясын музей зураач байгаалда. Тэгээд тэр зургуудаар би юм поющая стрела зэдлэт зөв гэж спектакль юм тавьяансан. Тэгээд тэр куколнуудымне эгэ бүр яг хэний цэрэн намжал ачиру зургуудыг зуряажил тэр бүхий дөрүн зурягдаатай ажиллаханаар тийм юм спектакль тавьяансан. Тэгээд тэр спектакльнэмнэ жүжигэмнэ 95 онд алтан багт хүртөө юм. Тэрнээс хэлээл тэгэл тэр алтан багымнэ хитэ. Тэгээд юунд музейд директортэй хэлцээд выставка картин Цэрэн намжилова гэдэг. Цэрэн намжил ачирывы зургуудын выставка болоо юм. Тэгээд тэрэн тухайлж тэр спектакль харуулсан самд. Хам дээгүр тэр зургуудын улгуутай байгаа. Тэгэл өшөө манай куколнуудын нэгэд аминдээгээр гаршихад нэг сонирм байгасан. Тэгээд өшөө зарим юм спектакльнуса юм Верхний Березовка музей военного этнографического. Тэр юм Эвенкийский юм комплекс гэж байдаг. Тэнд юм под вечным светом Комалана гэж Эвенк югар үлгүрнү ди юм сценарий болгоод Михаил Жалбович Батайинте бүдэн хоёулан зохиогоо хансан тэр спектакли. Тэр спектакльнээ бас юм алтан багт хүртөө юм. Тэгээд тэр спектаклээ бүдэн Верхний Березовкад харуулсан. Тэгээд өшөө тэр спектаклаараа аян замаар явж аянчилгаар Хорватия, Сербия явабд ямар нэг сонин учирнууд юм даарилдаг байгаа. Тэр спектакль наачи хэлхэдэмнэ тэнгэр дуугар тэгээд заавал бороо орж ирсэн. Их сонин байдаг. Вэний орон тэр барван хэс хөнгөрийгээ сахиал юм хэлхэв. Тэгээд бүдэн газаа настаг байханд Хорватияд юм гастролер явхада газаа орнасхабда. Юм хотын талбай дээр тэгээд шоо нэг ямар крепость нэг байшин байгаа юм. Крепость юмнэ юулэ юм. Юудэгэлдэ Петропавловкамне юудэгэлдэ шивэ гэдэг крепость. Вот это цаатын хоо шивэ гэдэг. Тэгээд крепость юмнэ шивэ гэдэг. Тэгэл юм тэр шивэ дондаа бүдэн насахан. Тэгээсэмнэ айдэсташангар бүр юм тэнжир дуугарч хэллээ. Тэр фонограмм өмнө тэндэмнэ тоже тэнжир дуугарч байгаа юм. Тэгэл бинер санжэнов или фонограмм өмнө дуугарч байгаа юм уу или дээрээсэмнэ дуугарч байгаа юм. Хасим фонограмм өмнө ч дуугарч, дээрээсэмнэр ч юм тэнжир дуугарч. тэгэл шаяал бүр аадар хэлж. Тэгэл бүхий суужсэн харагчд хоёр тэшээгэл нюгдч. Тэгэл артистнууд өмнө нэг прологи дуустрын насаа шална этэн. Тэгэл наттай шээгэл хайрын жидоор харж яана гэсэн би зэ зогсогтой гэсэн. Тэгэл хя Google тэгэл тэр юм гэр дагаар хоо нюгдч яансан. Тэгэж л юм санинаар яваад гэсэн. Тэгэл тэр юм музей тохой мне вот унах зугаалжсэн. Ночда пандемия юм болол. Ял харахад чинь ял бүгүй манай нийслэл хот Москвагийн, Санкт-Петербургийн юм музейнүүд чинь тоже онлайн юмд тийм түрүүчийн практик юм уу дээ болж. Тоже сонирхолтой л доо. Но
Onun dere музей ең амиди нюдоро харах хэрэгтэй тийм үү? Тэгэл энэ спектакль жижигүүдийн басал энэ амиди нюдоро амиди бэйэрэ улаан нюрараа юмудын харах хэрэгтэй л дээ. Театр гэж юмнэл юу амиди тийм юу профессиялда тийм үү? Кино, ладно, кино тэр чинь зургал да. А театр гэж юмнэ амиди хүнүүд тайзан дээр амидигээр гараад амиди өгөөрөө хэлжил байна л да тийм үү? Тэгэл амиди хүнүүд хэлжил байна л да. Тэр суужсэн, зал суужсэн хүнүүд. Тэгэл тэр юу диалог болж байна. Диалог хэрэгтэй. Артист нар харагч тэгээд. Вот тэр диалоггүй бол тэр юмнэ театр вышил хадаа гэж би бодно. Кинон нэг л хагдаавал дүрээ. Театрымне каждый өдөр бүхэл өдөр шинээр начал байхалда. Зүрх цэцгэлдэн хөрөх хэрэгтэй. Ажил. Тэгээд үлгэр театр тухайга өшөө өнөө чагнагчдаа сануулгам энэ ерхэн сентябрь, октябрь, ноябрь, декабрь тэгээд шинэ жижиг постановкнууд гаргахын тэгээд тэрвнэ эрхтэй юм уу, үгүй юм уу, хүн зондоо харуулмаар юм уу, үгүй юм уу заавал бүдин онлайнаар харуулхад. Тэгээд юм хараарагти, үзэрэгти тэгэл юм манай энэ дараагаар правительствны зөвшөөрөл өгүүлвэл харагчд юм харагчдаа үүдэн гойлоход тэгээд бүхий манай шинэ спектакльнаас хуучин спектакльнаас иржил хараарагти, үзэрэгти. Зэрдэний бота ширэж тэгэл цагамна их түргэн өнгөрчлээ дөө. Тэгэл ушоо дахин танага ориж вэнэвч нэг ирээрти манага студид айлчин болж зэдингээ өдөрт. Зэдингээ өдөрт иржил байх л да. Сонин дүүрэн байх да. Сонин танаш их л сонин зугаатай их л сонин хүн байна тэгэл цааштай ажилдаа амжилттай хэрэгтнээ стел бүтэстэй. Учин зовлон модонгүй гэр болдоо жаргалтай сохот найл болтогой. Божигынжа байхамнаа болтогой. Болтогой. Зэ баяртай. Баяртай.